төрүүлээд ирчихлээр дахиад нөгөө нэгдүгээрт асуулт асуух болчиход байдаг. Уг нь жоохон сонсож байгаад асуучвал илүү одоо бас устар хийх боломжтой юм да тий. Сайдаа. Хажууд суучаад миний ах сайд маань тэгээд манай ариун зай чи ингэсима тэгсима гэхлээр бас нэг жоохон зөөлрөх маяг орчоод болдоггүй. Тийм 3 сайд суучих тэр. Тэгээд нэг талын бол үнэлдэ би ягаад хөдөлмөрийн өсний доод хэмжээний талаар асуулт тавьсан бэ гэхлээр мэдхгүй биш мэдж байгаа. Тэгээд ер нь энэ бодлогын талаар бас олон нийтийн анхаарлыг оруулж за мөн дээрэс нь одоо энэ хөдөлмөрийн өсний доод хэмжээний тухай хуулийг одоо өөрчлөхгүй бол болохгүй нэ. Маш сөрөг үр дагаврууд олон байшгүй гэдгийг одоо бас хэлэх гэж нөхөө асуултыг тавьсан. Өгөн чуулганаар бас сонсч гисэн. Чуулганаар асуулт биш асуулгын л одоо хариултыг сонсд юм байна. Болохгүй дараад нь асуулга тавьд юм уу да гэж бодож байна. Сайдаа энэ би яг нөгөө төсөв ярьж байхад та хэд бол төсвийн төсөл өргөн барьсан хойно энэ одоо шийдвэр чи орж ирсэн учраас төсөв дээр бол ороогүй. Гагцхүү сангийн яамны зүгээс бол нөгөө сангуудын эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын сангийн орлого тал дээр нь төсвийн татаас тал дээр нь ахиу тавьсан байгаа учраас энэ одоо төрөөс даах одоо энэ орлого дээр бол асуудал үүсэхгүй гэж жавхлан сайд хариулсан. Гэтэ энийг бол яг байнгын хороон дээр ч яриаггүй, төсөв дээр ч яриаггүй манай бүлэг дээр ярьсан асуудлаа. Тэгээ би гол нь юун дээр болгоомжлоод байна вэ гэхээр таад маань яг орлого талчин гайгүй болдог санаж. Зарлага талчин нэмэгдэхлээр төлөвлөгдөөгүй, төсөвлөгдөөгүй зардал талчин одоо гарч ирнэ. Тэгээд эрсдэлтэй шүү. Энийгээ бас анхаарч одоо зөв талаас нь бас ярьж дараа одоо төсвийн тодтгол орох юм бол энэ дээрээ бас хангалттай төсвөө тавихгүй бол таад одоо хүнд нөхцөл байдал байхад чинь одоо хүндрэл улмал одоо даймжирна гэсэн үг. Тэгээ энэ тэтгэр тэтгэмжийн хэмжээ нэмэгдэнэ гэд хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмж авч байгаа 47.5 мянган хүний тэтгэмжийн хэмжээ 93 мянган төгрөгөөр, жирэмсний амарчсны тэтгэмж авч байгаа 29.5 мянган хүний тэтгэмж 167 мянган төгрөгөөр, ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа 18.6 мянган хүний тэтгэмж 182 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэж ярьж байна. Яг одоо тэтгэмж авч байгаа хүмүүсийн сарын тэтгэмж нэмэгдэж байгаа юм уу? Энд чинь өөрөө эргээд ямар буруу ойлголт өгчөөд байноу гэхэлэр тэтгэвэр тэтгэмж дагаж нэмэгддэг юм шиг ийм ойлголтыг өгчөөд байгаа байхгүй юу? Уг нь бол таад энэ бичиж байгаа тайлбар чинь хөдөлмөрийн өсний доод хэмжээ нэмэгдсэн дүнгээрээ төлж байгаа юм бол тэр дүнгээсээ дараад нь алстаа одоо нэмэгдэж түүгээр одоо нэмэгдэж тооцогдно гэдэг л одоо тогтолцоо л доо. Тэгээ одоо хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр тэтгэмж авч байгаа хүмүүс байгаа бол тэр нь нэмэгдэнэ гэсэн л юм агуулга. Тэгэхгүй бол нийт иргэдийн тэтгэмж яг өнөөдөртөө нэмэгдэх юм шиг ийм одоо ойлголтыг өгөх чинь өөрөө иргэд галтаа буруу шүү. Иргэд та нар нэмэгдэнэ гэсэн яасан бэ минийх нэмэгдээгүй байна. Нэмэгдүүлээч гэдэг юм шаардлага чи ирнэ шүү дээ. Энийг яаж тооцсон тайлбарлаад. За сайд хариулах уу? Ажлын хэсгээс хариулах уу? Бочаргал дараагаар. За бочаргал дарга 6 дугаар микрофон өгнө. За ариун зай гишүүний асуултанд хариулъя. За хөдөлмөрийн өсний доод хэмжээний нэмэгдэлтэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зарлага тал дээр буюу богино хугацааны эрсдэл болох тэтгэмжүүдийг тооцоолол хийхдээ бид нар програм дээр яг СКОС-гийн програм дээр тооцоолол хийгээд 2025 оны 4 сарын 1-ний өдрөөс хойшоо эрсдэлд ороод хүсэлтээ гаргах магадaltaй тооцоолол хүнийхээ тоо гаргаад тэгээд дундас цалингийнхаа хэмжээг оруулаад ингээд тооцсон байгаа. Тэгээд завсрын бас үе гарна. Энэ дундор бол 660-та хэсэг сарын тооцсон, 792-та хэсэг сарын тооцсон. Тэгээд хамгийн эхлээд бол 8 сараас 7 сараас эхлээд хөдөлмөрийн чадвараа төр хатсан тэтгэмж нь бол бүрэн 792 мянгаар тооцогдохоор ингээд дундын завсрын болон бүрэн бодолтой юм хуулиараа тооцож гаргасан зардын тооцоол байгаа. Баярлалаа. Болсноо. Тодруулах уу? Ариун заяа гишүүн тодруулах. Харин би наадах чи мэдээд байгаа байхгүй бочаргал дарга. Тийм учраас болгоомжтой байгаарай. Та нар яг одоо тэтгэр тэтгэмж авч байгаа хүмүүсийн сарын тэтгэмж 4 сарын 1-ээс нэмэгдэх юм шиг ийм ойлголтыг өгчөөд байгаа байхгүй юу? Гэтэл үгүй шүү дээ. 792-оос тооцож шимтгэл төлж байгаа бол алстаа тэр хүмүүс тэтгэр тэтгэмж авах юм бол буюу одоо саяны нөгөө тооцоолоор эрсдэлд оруул гэж шүү дээ тий. Тэр үед нь тооцогдох мөнгө нэмэгдэнэ гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр маш болгоомжтой энийгээ бас зөв илэрхийлээрэ гэж хүсэж байна. Тэгэхээр хөдөлмөрийн өсний доод хэмжээ нэмснээр шууд тэтгэр тэтгэмж яг өнөөдрийн тэтгэр тэтгэмж нэмэгддэг энэ ойлголт байхгүй шүү дээ. Байхгүй. Тийм биз дээ. Маргаашийн буюу өнөөдөр бодогдож байгаа тэр цалин нэмэгдэж байгаа бол тэрнээсээ алстаа бодогдох
тэр тэтгэвэр тэтгэмж нь л нэмэгдэх болохоос ш яг өнөөдрийн олголт дээр ямар ч нөлөө байхгүй байхгүй. Тийм учраас өнөөдөр ахмадууд хөдөлмөрийн өсвийн доод хэмжээ нэмсэн юм чинь миний тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх ёстой гэдэг ийм юм яриад байна шүү дээ. За сайд хариулна. Тийм, ариун зай сайд одоо салбарын сайд унаас энэ бүх нюансуудыг сайн мэдж байгаа. Тэгэд зөвлөлтөө өөрийнх нь болгоомжил нь ариун зай сайдын унаас энэ болгоомжил их зөв. Бидний бас энийг хүлээж авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр хөдөлмөрийн өсний доод хэмжээ нэмэгдчингүүт одоо бүх хүмүүсийн цалин нэмэгдээд бүх хүмүүсийн авж байгаа тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ гэдэг энэ бол тийм ойлголт хизээч байхгүй. Уусаа тийм боломжчгүй. Тийм ээ. Тэгэхээр угаасаа хөдөлмөрийн өсний доод хэмжээг чи яаж нэмэх ёстой юм, ямар аргачлалаар нэмэх ёстой юм гэдэг. За хөдөлмөрийн өсний доод хэмжээ ер нь бол одоо гашуун үннийг хэлэхэд бол өнөөдөр хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр цалин авж байгаа хүн Монголд бараг байхгүй дээ. Ер нь хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр шимтгэл төлж байгаа улсууд л байна. Шимтгэл төлж байгаа. Ерөөсөө ингээд энэ хөдөлмөрийн өсний доод хэмжээг шимтгэл төлдөг нэг юм хэмжээ болгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр бид нар цаашдаа одоо сая ариун зай сайдын хэлээд байгаа энэ хөдөлмөрийн өсний доод хэмжээний тухай хуулинд зайлшгүй цаг үеийн одоо шаардлага эрэлт хэрэгцээ гаруулсан энэ өөрчлөлтүүд хийхээс өөр бид нарт өөр сонголт гарц ерөөсөө байхгүй.